За та бүхэнд энэ өдрийн амар амгалан гэрээ Дархны ангаах хэмээх алдартай сургуулийн 2026-аас 27 оны хичээлийн жилийн эсэлтийн талаар та бүхэнд товч танилцуулъя. За энэ жил бид нийтдээ 18 хөтөлбөрөөр хамтарсан болон шууд сонгогдтой хөтөлбөр, дэд бакалаврын хөтөлбөр, шатлсан сургалтын хөтөлбөрүүдийг эсэлтээр авч байна. За бид 6 сарын 29 хүртэл одоо энэ хүний их хэмж, шүдний их хэмж, уламж дангаахын их хэмжээ ангиудтай бол одоо жагсаалтаар энэ хөтөлбөрийг сонгож байна. За энэний хамгийн гол онцлог нь юу вэ гэхээр энэ хоёр хичээлээр хим математикийн хичээлээр суурьтай 430 болон түүнээс дээш оноотой оюутнууд маань жагсаж энэ ангид эсэж орж байгаа. За хичээл 2-ыг бол аль нэгэн хичээлийг нь өгөөд тэр оноо тэнцсэн бол энэ одоо сургуульд эсэх боломжтой болох юм байгаамаа. За үүнээс бусад сувилагч 4 жилийн сувилагч 4 жилийн их баригч, хөдөлгөөн засалч, уламж дангаахын засалч, нийгмийн эрүүл мэнд судлаачийн ангидаа бид нар бол шууд эсэлтээр шаардлагыг хангасан бол авч байна. За хим биологийн хичээлээр суурьтай, хим биологийн хичээлийн аль нэг нь 430 болон түүнээс дээш мөн ур чадварынхаа шалгалтыг өгсөн байхад бол одоо энэ сургуульд бол эсэж орох боломжтой болох юм байгаамаа. За дэд бакалаврын ангидаа бол бид нэр 5 хөтөлбөр авж байгаа. Сувилагч, их баригч, эм найруулагч, уламж дангаахын сувилагч, лабораторийн техник хөтөлбөрөөр өнөөдөр эсэлтийг авч байна. Ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Дархуул аймагт ангаах ухааны сургууль маань нийтдээ 60 орчим жилийн түүхтэй. За Дархны ангаах хэмээн алдартай сургууль байгаа. За эдгээрийн бол одоо дэд бакалаврын хөтөлбөрүүдийн одоо босго оноо нь бол 410 гэсэн оноотой. Ур чадварын шалгалтыг бол бид нар бол тухайн оюутнаас 410-аас 430-ийн хооронд шаардлага хангуул шууд эсэлтийг авч байна. Монгол улсын 21 аймаг Улаанбаатар хотоос Дархуул аймагт бол нэмэлт эсэлтээр ирж суралцж байгаа оюутнуудын тоо бол нэлээд ихсэж байна. Энэ бол Дархан хот өөрөө брэнд болж байгаа нэр Дархан хот өнөөдөр бол цэвэр агаартай, түгжирлгүй, найрамдлын залуучуудын хот байгаагаар бол бусад залуучуудыг бол татаж байна. Өнөөдөр Дархуул аймаг маань бол 120-аас 130 мянган хүн амтай, явуулгын хүн амтай нийлээ тийм байна. Тэгэхээр бид нар бол одоо 6 сарын 30-ны өдрөөс эхлээд бол одоо энэ жагсаах хөтөлбөрүүдээр бол шууд одоо хөтөлбөрийг бол одоо Монгол улсын хэмжээнд бол нэмэлт эсэлтээр авах юм байгаамаа. За энэ бол одоо та бүхний бас сонирхож байгаа хөтөлбөрүүд байвал Дархуул аймагт ирж 2 жил нь Дархан хотдоо суралцаад үлдсэн 4 жил нь бол Улаанбаатар хотод суралцах юм аа. Энэ болохоор та бүхэнд бас нэгэн боломжийг олгож байгаа гэдэгт бол миний бие итгэлтэй байна. За шаталсан сургалтын анги бол бид нар бол урд өмнө сувилагч, бага эмч, бага сувилагч мэрэгчлэр төгссөн мэрэгчлэнгүүдээс бол 1 жилийн хугацаанд одоо сурган одоо 1 жилийн хугацаанд ажлын байран дээрээ суйрлан сургалтыг авснаар бакалаврын боловсролыг бол эзэмшүүлж байна. За энэ бол бас нөгөө тасралтгүй одоо мэрэгчлэн маань одоо суралцах боломжийг хангаж байгаагаар давуу талтай. За манайд бас нэгэн өвөрмөц анги байдаг. Эм найруулагч мэрэгчлэр төгссөн мэрэгжилтэн маань ажиллаа хийнгээ 3 жил одоо сургалтын холимог хэлбэрээр суралцсан 3 дээр нэмэх 3 буюу эм зүч 3 жил суралцсанаар бол энэхүү мэрэгжлийг эзэмшдэг байгаа. За энийг ялангуяа төвийн болон одоо хойд бүс нутгийн манай эм найруулагч нар бол нэлээд сайн суралцдаг мэрэгжил байгаамаа. Бас нэг онцлог зүйлийг танилцуулъя. За манай одоо энэ эсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй буюу хугацаанд дууссан. За шалгалтын одоо тэр хим биологоор шалгалт өгөөгөө оюутнууд бас нэгэн боломж байдаг. За энэ нь болохоор манай дэд бакалаврын хөтөлбөрөөр сувилагч, их баригч, эм найруулагч, уламж дангаахын сувилагч, лабораторийн техникч мэрэгжилтнэр бол одоо иргэнээр суралцах. Нэг ёсондоо сургуультайгаа гэрээ байгуулад хичээлийн 1-р курстэй одоо эсэлтийн ерөнхий шалгалт өгч эдгээр болцлыг хангуул та цааш нь өргөжлүүлж сурах нөхцөлтэйгээр ийм нэг сургалтын хэлбэр байна. За иргэнээр суралцагчийн давуу тал нь юу гэхээр цаг хугацаа алдахгүй, оюутан өөрийгөө дайчилдаг. Мөн одоо энэ цаг хугацааны хувьд бол одоо илүүтэй тэр оюутанд бол суралцж байгаа оюутанд боломж олгож байгаагаар давуу талтай юм аа. Сургуулийн маань онцлог хөтөлбөр нь онцлог одоо бас мөн тэтгэлгүүд байдаг. За сувилагчийн бакалавр, дэд бакалаврын уламж дангаахын сувилагч хөтөлбөр бол сургалтын төлбөрийн бол 70-аас 100% одоо хөнгөлөлттэй байдаг. За мөн тус сургуульд суралцж байгаа хөдөлгөөн засч мэрэгжилтэн маань бас 70-аас 100% тэтгэлэгтэйгээр
суралцдаг байгаа. За зорилттой бүлгийн суралцагчид олгох буцалтгүй тус томж бол 100%. За оюутан солилцооны хөтөлбөр бол тус сургууль бас байдаг. Иймэрхүү давуу талууд бас байна. Ингээ та бүхэн манай сургуулийн имэйл хаягаар орж одоо сургуулийн үйл ажиллагаатай танилцаарай. Ингээд манай сургуулийн одоо үндсэн 18 хөтөлбөрт маань бол бүртгэлийн үйл ажиллагаа бол эхэлсэн байгаа. За бүртгэлийн үйл ажиллагаанд сургуулийн вебсайтаар ороод эсэлтгээд хаягтай байхад тэрүүгээр бүртгүүлэн мөн орж болно. Мөн сургуулийн одоо Facebook пэйж дархан ангаах гэсэн Facebook пэйж байгаа. За энэгээр ороод мөн та бүхэн маань бүртгүүлж болно. За эндээс асууж тодруулах зүйл байвал та бүхэнд нээлттэй байгаа шүү гэдэг та бүхэндээ хэлье. За Дархан уул аймагт Хангаах ухааны сургуулийн сургалтын орчны хувьд бол сүүлийн үед бол улсаас нэлээд хөрөнгө оруулалт бол хийгдсэн байгаа. За бид шинэ спортын заалтаа болсон байна. За оюутны байр маань бол 2015-аас 18 оны улсын тэргүүний дотуур байртай мөн одоо боловсролын яамнаас 1 тэрбум төгрөгийн бол засварын үйл ажиллагаа их засварын үйл ажиллагаа хийгдсэн байгаа. За үүний зэрэгцээ Дархан уул аймагт Хангаах ухааны сургуулийн дэргэд 8 давхар одоо их сургуулийн эмнэлэг бол баригдаж байгаамаа. Энэ болгоно бол одоо энэ сургуулийг төгсөж байгаа мэргэжилтэн маань чадварлаг, чанартай одоо мэргэжилтэн төгсөж байгаагийг илэрхийл болно гэдэгт итгэлтэй. Дархан уул аймагт Дарханы ангаахын сургуульд хүрэлцэн ирж суралцахыг одоо урьж байна. Дархан уул аймагт Хангаах ухааны сургууль маань бол одоо ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн орон нутаг дахь 4 их сургуулийн бол нэг байгаа. За ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль маань бол үндэсний тэргүүл их сургуулиас гадна бол олон улсад бол Эренбээрээ бол одоо 1169-д одоо энэ их сургууль жагсаж байна. Нийтдээ 20 орчим багш ажилтан оюутнуудтай за нийтдээ 24 салбар байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна. За сүүлийн үед Дархан уул аймагт Хангаах ухааны сургууль дээр одоо үндсэн 21 аймаг болон Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж суралцж байгаа оюутнуудын тоо бол улам нэмэгдэж байгаамаа. Ингээ та бүхнийг цаг хугацаа алдалгүй бүртгүүлж энэхүү сургуульд элсэн суралцахыг урьж байна.